Шаргал наран орой дээрээс илч муутайхан ээж цэвэл зүр салхи уюухан хацрыг илвхэн намрын жиндүү жихэн өдрүүд үргэлжилж дуусах болоогүй гэдгийг санаал илтгэн. Энэхүү цэвэл зүр салхитай өдөр сайн номон хийдийг зарж Тэнгэрээс зайсан хэшиг нэвтрүүлгийн зочинтойгоо уулзсан юм а. Энэ удаагийн дугаарт маань Монголын ард түмний гавьяат гоц авьяас нэм Орсын холбооны Туваа улсын гавьяат зураач Лүрвийн Үнэр чимэг оролцож байгаа юм. Би 1967 онд Өөр хангай аймгийн Хар хорин сумд төрсөн. Бас миний төрсөн түүх маань их очиртай байдаг. Ээж маань Улаанбаатар төрхөөр ирсэн боловч одоо гидсэн дотор нь өгсөн хүүхэд гэж сонсоод айсантаа одоо портлетонд суугаад миний аав цэргийн ангийн клубын эрхлэгч байсан. Тэгээд Хар хоринд одоо яг онгоцоор буун гутаа Хар хорин хийд маань одоо ламнар нь хар буусан. Тэгээ хийд маань хаагдсан тийм юм байсан. Тэгээ тэр хаалттай том хаалгаар давж орохдоо унаад ээжийн маань ус гарч мөн яг тэр үед лантан заагаар их баригч норжмаагаа тэгээ миний аав ингээд олон хүмүүс очиж хаалгыг онгойлох үед яг би цуг хийж гарсан гэж байна. Тэгээд энэ түүх маань их учиртай санагддаг юм да. Бас сонирхолтой түүхтэй. Тэгээ бага насаа ерөнхийдөө хаана өнгөрүүлээ? Бага насныхаа тухай иргэн ярьсвал. За би бага насаа бол Хар хорин сумдаа өнгөрөөсөн. Тэгээ сургуульд орохоос өмнө Улаанбаатар хотын амгалан дахь 62 дугаар цэцэрлэгт хүмүүжсэн. Ер нь тэгээд бэлтгэл ангиас ахуулаад 10 жилийн турш нэг сургуульд сурсан байдаг. Баян цэрэг дүүргийн 53 дугаар дунд сургууль. Энэ маань асрах одоо хүүхдүүдийн төв болсон шүү дээ. Хүүхдүүдийн асран хүмүүжил төв. Тэгээд энэ сургуульдаа сурж явах үедээ бол би одоо ерөөс хүмүүс ингэдэг штэ. Манай ташных гэл жинхэнэ улаан хаарын гэл хөвгттэй. Бага насаа тэр үед хавьдл өнгөрөөсөн. Үнэр чимгийн аав Лүрвгай Монголын дүрслэх хурлын сургуулийн анхны төгсөгчдийн нэг бөгөөд ардын армийн бэлэг дурсгал, гар урлын салбарт зураач, захирагчийн ажлыг олон жил өр бүтээлтэй хийсэн. Үнэр чимэг зураг зурах урлагийг хамгийн анх ааваасаа сурсан гэдэг. Би ч одоо бүр мэрэгжил сонгоно барина гэж санаа зовхгүйгээр сонгоцсон юм шиг санагддээ штэ. Жоохон байхасаа л аавыгаа дагаал, аавыгаа хөтлөөл явахаар зураач урчуудын газар очдог. Тэгэл хөөмөлчин, алт мөнгөний дарагчин, одоо зураач, баримлч гэл олон хүмүүсийн тэр урлангуудаар аав маань аваад явдаг. Тэгээ миний аав Монголын ардын армийн ард талыг удирдах газрын бэлэг дурсгалын командын ерөнхий захирагч байсан. Тэр үед армийн бүхий л одоо уртаа одоо гарын дүүтэй бүх цэргүүдийг аав маань удирддаг байсан. Тэгээд би одоо багасаа тийм урлагийн хүмүүсийн донд өссөн ийм бүхтайгаа. Тэгээд мэрэгчлээ ерөөсө хилүүлдэггүй сонгоцсон юм л да. Хамгийн анх зурж исэн зураг гэх хүүхэд байх одоо зурсан зураг ямар зураг гэдэг вэ? Тэгэхээр миний хамгийн анх зурж исэн зураг маань 2 настайдаа, 3 настайдаа, 4 настайдаа зурсан зургууд байдаг. Эдгээр зургуудаа бол би 1985 онд 53 дугаар дунд сургуулийн одоо ангидаа үзэсгэлэн гаргахтаа анх олж харж байсан. Энэ үед үзэсгэлэнгээ гаргаж явах үед миний аав одоо чиний зурсан зургууд гээд ардар дотроос гаргаж өчөөсөн. Тэгэл ингээ харсчаа ирээдсэн, сараацсан, цоохолсон зургууд байсан. Тэгж чад нэг зураг гараад ирсэн. Тэр нь 5 настайдаа зурсан би гэдэг зураг маань байсан. Өөрийнхөө тухай зурсан. Өөрийнхөө тухай зурсан би гэдэг зураг. Чамгаа олон жил бас зурчлаа. Яг одоо нийт хичнээн бүтээлтэй байна. За би чинь 2000 онд одоо бүтээлээ тоолж үзэхэд 1300 гаруй зураг зурсан байна лээ. Ихэнх нь татвар зураг, номын чимэл зураг, сонин хэвлэл дээр одоо рекламны зургуудыг бол ихэнх юм зурсан байсан. Уран зураг бол ер нь 100 гаруй байгаа. Одоо бас нэмж зурсан зураг маань бас илбэг болж илээ.
яг зураач хүмүүс чинь яг өөр өөрсдийн гэсэн одоо будагтай өнгөтэй ч юм уу таны яг зурсан зураг дүр төрхтэй байдаг шүү дээ. Тэгээ яг таны зурганд яг ямар дүр төрх нь илүү давмгаалсан тийм байт юм байна. Ер нь миний зурсан зурганд бол би бүх өнгөнд дуртай. Ер нь ингээд зурж байхад үйлдвэрлээс гараагүй маш сонин гайхамшигтай өнгүүдийг одоо зураач хүн найруулж гаргадаг. Тавилт болгон зохион бүтээлд байдаг. Зураач хүний хөдөлмөр бол цэвэр оюун ухааны хөдөлмөр байдаг. Тэгээ би яагаад энэ мэргэжлийг сонгосон бэ гэхээр ер нь бол өөрийнхөө түүхийг бүтээдэг. Улс их орныхоо түүхийг бүтээдэг. Дэлхийн хэмжээнд Монголынхоо түүхийг бүтээдэг энэ сайхан мэргэжил бас амьд байхдаа амьд сэрүүн явхдаа бол үнэлэгдсэн ч үнэлэгдээгүй ч хамгийн том шүүмжлэлийг авдаг гэж боддог. Яагаад тэгэхээр зураач хүн өөрөө тэр өнгийн сайхныг өөрийнхөө сэтгэлийн өнгийг гаргадаг шүү дээ. Гонж готрохтаа зарим нь сэргэлэн цаваа байдлаар зурах жишээтэй. Аливаа юм чин сэтгэлээсээ хандаж чаддаг энгийн хэрнээ ихэмсэх тэрээр чадварлаг зураач төдийгүй дуучин, бүжигчин, яруу найрагч, мөн тамирчин гэд чамгийн олон талын авьяастай. Үнэр чимгэн Монголын боловсролын тэргүүний ажилтан, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан, Монгол улсын биеийн тамир спортын тэргүүний ажилтан, Монголын ард түмний гавьяат гоц авьяастан, Оросын холбооны Туваа улсын гавьяат зураач, Чингис хааны дэлхийн академийн жинхэнэ гишүүн, архитект, хүндэт билээ. Аливаа нэгэн бүтээлийг тойрохын тулд мэдээж тэр тухайн бүтээлийн талаар ч юм уу тухайн чиглэлийн талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй байх хэрэгтэй, тодорхой хэмжээний авьяастай байх хэрэгтэй тийм үү. Тэгээд мэдээж авьяас гэдэг зүйлийн талаар асуухгүй өнгөрч чадахгүй байна. Тэгээд авьяас гэж ерөнхийдөө таны хувьд юу юм бол авьяасыг хэрхэн хөгжүүлэх хэрэгтэй бол? За авьяас гэдэг бол хүн бүхэн өөрөөр л хариулна л да. Авьяас гэдэг маань хүний одоо оюун ухаан, бие сэтгэл чадварыг тулгын 3 чулуу гэж боддог. Авьяасыг хөгжүүлэх ганц гол зүйл бол хөдөлмөр. Ер нь хөдөлмөр авьяастай их холбоотой. Авьяасгүй хүн гэж юм байхгүй шүү дээ. Хүн бүхэн авьяаслаг тэр битэл хүүхд болгон суудаг хүмүүс. Ганцхан тэр авьяасыг юу хөгжүүлэх гэхээр хөдөлмөр. Хөдөлмөр гэхээр байнгын цаг наргүй хөдөлмөрлөхийг бас хэлж байгаа зүйл биш ээ. Хүний хоёр гар хөдөлж байгаа агшинд нүд тарих толгой бүхэл 6 дахь мэдрэхүү хамтран ажиллаж байхыг хэлж байгаа юм. Тийм хүн цагийг хэмнэж бага цагт их зүйлийг хийж бүтээдэг. Энэ л одоо авьяас юм байна. Өнөр чимээгч маань ерөнхийдөө хэр шүтлэгтэй вэ? Тэгээ ерөнхийдөө таны хувьд буян гэж яг юу вэ? Би өөрөө одоо түрүү хэлсэн штэ Өвөр Хангай аймгийн Хар хорин сум Эрдэнэзуугийн хашаанд дотор нь ороод одоо хаалгаар гарахтаа төрсөн учраас би аргагүй бурхны газар төрсөн. Бурхан шашинтан будтайгаа бас шүтдэг. Гадаа дотоод явхаараа бас усын нууж ясын дагдаг. Альва одоо хүн шашин шүтнэ гэдэг нь бол өөрийн одоо сонголт бөгөөд альва шашныг шүтж байгаа, ямар ч шашинг шүтж байгаа хүн бол бурханлаг гоё юм аа. Тийм ээ? Тэгээ би бол одоо
бурхнаа шүтдэг, буддаага шүтдэг. Эдгээр бол нэг зүйл шүү дээ. Бурхан буддаа минь, бурхан тэнгэр минь, та минь намаагаа өршөөж хайрл гэж шүтэнэ би хэлж авдаг. Бас байгаль ус дэлхийг бас шүтнэ. Одоо ээж хайрхнаа шүтнэ, ээж мадаа шүтнэ, налаахын Чингис хаан хайрхнаа шүтнэ, налаах хайрхнаа шүтнэ. Уул ус маань бас энэ бурхттай их холбоотой. Тэгээд энэ шүтэнүүд авцалтаатай гэж би боддөг юм шиг боддөг л доо. Тэр нь бас буйны талаар би асуусан. Тэгээ буян гэж яг буян үлдэх. Буян гэдэг бол ер нь одоо би ингэж боддөө штэ. Хайр, уучлал, буян гурбал одоо бурхан багшийн хамгийн гол ариун чанар юм. Мөн чанар нь. Хамгийн их хүнийг хайрлж чаддаг газар хаана вэ гэхээр одоо хайрын дотор байдаг байх. Тэр хайрыг бид ямар нэгэн сүм дуган одоо тахилагтай газар сүртэн уул хөх мөнх тэнгэрээсээ мөн бурхан багшаасаа бид нар олж авдаг. Уучлал гэдэг маань бас л энэ газруудад оршиж байдаг. Уучлал, хайр, энэ буян тус гэдэг бол одоо нийлээд энэ гуруулаа салшгүй холбоотой. Ингэжээж буян болдог. Уучлаагүй, уучлалт ирдэггүй, хайрлаагүй, үнэн сэтгэлээсээ бус тус бол буян болж чадахгүй. Зүгээр л нэр төдий алдар гавья хөөсөн тус болчихно шүү дээ. Тэгэхээр тэр их тусанд хайр шингэж, уучлал шингэж, өршөөлөгч ингэж биднэрт ямар нэгэн ивэл тус ирнэ гэдэг бол буян юм. Би буянг ингэж ойлгодог. Амьдрал гэдэг эгэл биш. Хүсэл мөрөөдөл, зориг тэмүүлэлд хүмүүнийг өөдөн өргөн зааж байдаг хөлгөгч хүчин байх. Сайн сайхныг бодож, зөв сайхан бүхэн рүү тэмүүлж, хүсч мөрөөдөж явбал зоригтой хүрдэг жантай. Тиймдээч санаж явбал бүтэн, сажилж явбал хүрнэ гэдэг үг байдаг үзье. Чухам яг амьдралын утга учир гэдэг зүйл те яг юун дээр тогтдгийг, амьдрал яг юун дээр тогтдгийг. Тэгээ одоо яг тавих гэж байгаа асуулт маань бол таны дотоод сэтгэл рүү нийлээд өнгөхийн хүссэн асуулт байлаа л да. Тэгээ хамгийн ихээр баярлж исэн үе. Хамгийн ихээр би яг энэ дээр л ингээ алдсан юм байна да гэж бодож исэн үе. За баярлалаа. Үнэхээр сайхан асуулт тавилаа. Ямар сайхан асуулт вэ? Нэр амьдралын утга учир гэх чи чухам юусэн бэлээ? Зарим үед миний амьдрал утгагүй санагдаж байсан. Тэр үед уйлж, гутарч янз бүрийн юм бодож явсан үе байсан. Тэгээ эргүүлээд яагаад би ийм байдалд орсон бэлээ гэж бодоход ажилгүй, цалингүй, хамт олонгүй явах бол хамгийн утгагүй зүйл байсан. 90-ад оны сүүлчээр шүү дээ. Одоо багшийн ажил хийж агаад нэг хэсэг 1993 оны Монгол гаймшиг наадмаар ороод олны танил болоод гадаад дотоод яваал ирдэг. Нөгөө зах зээлийн үед монголч нь одоо бас давсгүй, саагарч ихэхгүй, дэлгүүр лангуун хоосон. Тэгэл их хэцүү амьдралыг харж ялла шүү дээ. Картны системд очрлоо. Тэгээ энэ үед бас л адилхан авиас бидэг бол нурж исэн. Яагаад нурж исэн гэхээр төрөөс бодлого байхгүй. Бодлого нь болохоор одоо тэр гал гаргадаг үнэрмаа тэр үзмж тас цэр эдрэг төрийн хангалтандаа аваад тэдрийг өөгшүүлэл байр өгөө шагнаад идэг. Гэтэл миний амьдралын хувьд те надад тохиолдсныгаа би хэлж штэ. Тэр үед болохоор миний хувьд авьяастай тоглолтоо хийгээл ард түмний хайр татаа яваад isмөртлөө ямар ч үнэлгээ байхгүй. Зургийг авдагч хүн байхгүй, төр дэмцсэн ч байхгүй юм байсан. Энэ үед л нэг тийм готронг байдал байсан. Тэгээ энэ бүхнийг давж гарахад амьдралаа би утгатай болгосон. Маш утгатай болгож чадсан. Юу вэ гэхээр би зориг тавиад би ер нь өшөө олон үзүүлбэр хийж Монголынхаа нэрийг гаргана. Би энийг өөр хоолоо олж идэх ёстой. Эргээд би мэрэгжлээ солиод би эхнээс нь сураад би цаг алдах юм. Би сонгосон мэрэгжлээ олоод дээд суралт төгссөн юм чи би тууштай байна. Тэ мэ? Энэ уран зураг гэдэг чинь гадаадд хамгийн их том баячуудын сонирхсан зүйл элитүүд, удирдагч нарын гол хобби байдаг юм. Энийг Монголдо хөгжүүлэе гэж би бодсон. Тэгээд ингээд бодоод яг хүн ингээд сэтгэлдээ энэ бодлоо ингээд
эзэмдээд авчихаар зоригтой, баяр баясгалантай хийх ажил цаг нар нь яг зөв болоод ирд юм бэл. Инхээр л амьдрал утгатай болдог. Нөгөө талаас миний амьдралд хамгийн баяртай үйл явдал гэсэн тийм. Би баяртай үйл явдлаар бол дүүрэн байлаа миний амьдралд. Одоо хамгийн тод санагддаг нь багшийн дээдэд ингээл зургийн ангид тэнцчихэл оноогоос чи тэнцчиж чи нэг бичиг баримтаа дутуу хатарсан байна. Охин минь чи гоо гэдэр гэлдгсэн чи ээж маань үлдээл би кино үйлдвэрлэг гүйж байгаа. Багшийн дээдээс кино үйлдвэрлэг. Автобуснаас хурдан гүйжсэн штэ би. Тэр санаанаас гардгүй. Тэгээд бас хамгийн баяртай юм. Саяхан би бас их баярлсан. Одоо энэ манай сайн номон хийдэ хамтламтан нэргүй багш би ингээ гадаа маш их зураг зураад ингээд бие маань борлоод нүүр царай бүр алдаад юм туураад хордлоготой шахав наранд ингээд бүр наршаад хөл доглоод нилээн ядрангуй байсан. Тэгэхэд надад нэг сайхан үг хэлсэн. Би үнэхээр их баярлсан. Тэр нь юу вэ гэхээр за чи нарны хамгаалалттай тосыг түрхийн шүү. Чи энэ тосыг байнга түрхэж сайн хэрэглээрэй. Над нүүр амаа хайрлаа шүү гэд. Ингэж хэлсэн үг нь үнэхээр тэр миний ээж дэргэдмэнд байгаад тэ миний тухай ингэж халамжилж байсан хүн ер нь ойрын хэдэн жил байгаагүй. Би маш их урам авсан. Тэгээд нөгөө нэг ядраад байна штэ гар хөлчин өвдөөд хөл ингээд доолж исэн үчтэй зэх алхаал ажиллаас даваал гарт юм л. Ингэж би сүүлийн үед баярлснаа бол санджээ.
Би ч ээж аваагаа ингээд нэг зовоодсон юм байдлаа дээ. Ингээд нэг гомдоогоо санаа сэтгэлийг нь өмөрлсөн юм байдлаа дээ гэх тийм үе танд байдаг уу? Байдаг. Би зовоосон байхгүй. Тэгээ би дараа нь ойлгосон. Эхлээд бол ойлгохгүй л. Би чинь гадаа дотоод явж ирэл мөнгөөрөө байшаа авчдаг. Тэгэл маш гоё музей шиг тогтчулцдаг. Тэгэл нөө уйдахаараа шууд зараа хичдэг. Тэгээ хамаг байдаг тавилга аав гэд танихгүй үн төртөл тараачдаг. Ийм байсан. Тэгээд нэгдүгээр бас хөдөлмөр цаг нараа үржсэн боловч миний сэтгэл бас тэгснэн зөв байсан миний хувьд. Би бол их бардам байсан. Дахин гэр орон босгож байсан. Өөрөө ганцаараа байшин барьж байсан. Олон 10 сайхан орон сууцаа тогтчуулаад хүмүүст зүгээр бэлгэлж тийм зөвлөд бас байсан. Хоёрт ээж аав маань нэг гал голомтой яг нэг хിവэр нь байлгаач ээ. Тэ? Их нүүдэл судалтай бүү байгаач ээ. Хийж бүтээсэн зүйлээ бүү үрээч ээ гэж маргадаг. Тэгэхээр бас л миний зүв байсан тухайн үед бол юу гэхээр үгүй би тэр ахтаа тусалцсан юм чинь энэ ихчтэй өвцөн юм чинь одоо энийг үлдээлтэй юм штэ гэл. За би түүндээ одоо машин өгсөн юм чинь энэ авгалдээ гэл тэ ийм байсан байхгүй. Энэ шийдвэр бол миний хувьд зөв. Харин ээжээ аавын маань сургаалын хувьд бол би буруутай болчихсон. Юу гэхээр олсон, хийсэн, бүтээсэн тэр зүйлээ нурааж байна гэж. Гэхдээ бол одоо л харамсаад байх зүйл алга. Хоёрт юу гэхээр би текстэрээ их буян үйлдэж тий энэ өнөө үедээ ингээд миний ах дүүч байна уу, найз нөхдөж байна уу, их ядуу зүдүү хэцүү амьдарч байгаа хүмүүст би тусалсан учраас би сэтгэл хангалуун байдаг. Монгол гайхамшиг гэдэг тэр нааданд оржсэн те тухай сэтгэл хөөрөл яг ямар байсан эргэнд орсол бас сонирхолтой байгаа. Тийм ээ. Монгол гайхамшиг 93 наадмын тэргүүн шагналаа аваад тэгээд тэр үед чирээсэн Монголд компьютер хөгжөөгүй байсан шүү дээ. Интернет гэж юм байгаагүй. Төв шуудан холбоон дээрээс одоо төв шуудангийн Монцомын агентл гэдрээс надад дууддаг. Тэгэл чамд тийм урилга ирлээ. Энэ гадаадын хүн уул цэглэж ингээл холбоо ирдэг. Одоо гадаад руу явах маш олон урилга авч байсан шүү дээ. Тэгээд тухайн үед бол үнэхээр би маань жижигхэн мөртлөө ямар их ачаал байсан бэ те. Тэгээд тэр ч оронд очимоор болол энд оронд ч очиж хичээлээ заамаар болол Монголдоо ч гэсэн ингэж юм хиймээр болол ингээл би маань хэдэн хэсэг болтол хуваагдчихсан. Тэгээд Гиннесийн одоо рекорд тогтоосон гэдэг мэдээ бол үнэхээр гайхалтай зүйлээ. Монголын улаан намд орсон. Монголын улаан нам өөрөө олон улсад мэдээлэл бол төвтэй шууд төгдөг. Тийм болохоор дэлхийн хэмжээний Гиннес рекорд гэдэг бол гайхалтай зүйлтэй. Энэ үед миний ээж хамгийн их баярлсан байхгүй. Ээж маань тэр зэрэгтэл дотор уйлчихсан. Тэгээд одоо талигаач хөтлөгч одоо сэтгүүлч авирмын тухай. Ээж нь хаана байна гэж тэгсэн чинь зэрэгтэл дотор уйлчихсан. Нөгөө сандал олдохгүй шатан дээр суудсан. Ингээд уйлцсан нэг юмхэн сууж исэн гэж байгаа шүү дээ. Тэгээд нөгөө үзэгчд нөгөө аюу орилоод чанга алгадшаад алханд бүр цоорох гэжсэн их чи ээж нээсвэ. Нөгөө Гиннесийн рекорд татахад нэг алгаа цоордол тагшсан хүн бол ээж л байгаа байхгүй. Усан дотор минут гарна те. Зураад тэр үзэлбэр бол маш хүний байсан баг. Тэгээд яг тэр зургийг зурх гад ороход биеийн байдал бас жоох муу байсан гэж би сонсч ирсэн те. Тэр талаар. За тэгээд 1996 онд Эрдэнэтэй бассад усан дотор зураг зурсан. Тэр үед бол эхлээд бэлтгэл их сайн явагдчихсан. Сүүлийн үед нь ингээд сонин хөвлөлөөр айгу муухай тийм сенсацтай одоо мэдээлэлүүд гараад би гутарсан. Тэгээ гутраад ингээд бүр сүултээ годамжд ойлж аваад хатгаа авсан ч юм уу нэг л тийм өвчтэй болсон халуураад. Тэгээд яг үзүүлбэрээ хийх өдөр одоо хоц хундраа өмсөд
бүр ингээд орлоо. Хөгжимтэйгээ панограм одоо нийлж үзээгөө усан дотроо одоо нордгоо цаас будгаа хийсэн мөртлөө усан дотроо орж бэлтгэл хийж үзээгөө. Ерөөсөө тэр бас хоёр дахь үзүүлбэр байсан. Тэр усны мандал дээр хөлөөрөө зурна гэд усны мандал дээр гарчж үзээгөө. Тэгэл одоо хөгжим явсан. Тэгээ өөрөө сэтгээд ингээд хөгжмөө угаасаа урдчлаа сонсцсон байсан учраас за би бэлтгэл хийгээгүй, фаргуан хийгээгүй ч гэсэн би одоо ингээд зөв гарах хэрэгтэй гэдэг. Үнэхээр олон жилээр ингээд бэлтгэл хийсэн юм шиг тийм гоё тоглож амжилттай хийж чадсан байхгүй. Тэний яраантаар зураг зурхаж чинь байна штэ. Тэр хүнд юу хэрэгтэй? Цаас хэрэгтэй. Будаг хэрэгтэй. Биер хэрэгтэй. Самбар хэрэгтэй. Бас бус дэшээ юу хэрэгтэй байдгийг тийм юмнууд хэрэгтэй болно шүү дээ. Тэгэхээр тэрнийг урьдчилж хэлээ тэр чин тэр хүний юмаа бариад ингээд 3 метрийн хүнд орж байгаа шүү дээ. Тэгэхэд тэр газар гадаа байсан юмнууд чинь бол тэр усан дотор бүр шал өөр тийм орчинд орно. Өөр орчинд орно. Тэр самбар чинь хөвөөд явчихна. Өөрөө хөвөөд явчихна. Тийм үү? Дундах юм тохироо зайгаа алдна. Харж байгаа юм чинь бол хэд хугараад ингээд нугараад харагдах болно. Янз бүрийн хэлбэр дүрс нь өөрчлөгдөнө. Харьцаа нь ондоо болно. Энэ болгоныг л давад тоолж гаргах ийм шаардлагатай байгаа байхгүй юу? Тэгээд тэрэн түүгээрээ би бас бахархдаг. Тэр үед маш ихээр тусалсан одоо игэл жирийн ард түмэн байна. Одоо энэ өвдөд зовход бүр 3 км газар үүрээд танихгүй айлд авчижсэн охин Дэмэдмаа байна. Мөн тэр танихгүй айлд очин ут хооллоо, дусанд оруулаад миний биеийг бүр угааж өгөөд тэгээ орон дээр хөвтүүлээд им тан өгч барай хийж идгээсэн гомд орж ахих байна. Эдгээр хүмүүс их ач буйг би үргэлж бодож явдээ шнэ. Ийм зүйл бодохоор арай ойлгомоор санагдаад тээ.
Жаргал зовлонтой үед аль алинд нь нулимс урсан гардаг тий. Тэгэхээр нулимс гэгч зүйл яг хүн сэтгэлийн илэрхийлэл юм байт юм бол эсвэл зүгээр л нэг би физиологийн тий гарах ёстой зүйл нь гардаг ч юм уу тий. Тэгэхээр тавагч одоо их уйлаад идэх болохоор асуугаад би чинь нөгөө Улаанбаатар хотод Eagle телевиз 25 NTV ер нь олон телевизээр нэг хэсэг уйлаа гарцсан байгаа байхгүй юу. Тэгэл тэрийг дахин давтаж гаргасан байлээ. Тэр уйлахтаа уйлаа гэж уйлаагүй шүү дээ. Тэр өөрийгөө өрөвдөж бас уйлаагүй. Хамгийн гол нь миний их орон хөгжижөөсэй нэг одоо ард түмэн гайгүй амтах гэхээр энэ бэрхшээлтэй зовлонтой байлгаад ах юм аа. Энэ санааг л хэлж гутарч одоо уйлсан байдгийг. Тэгэд нулимс гэдэг маань хамгийн үнэтэй тусал шүү дээ. Тэ? Хүн болжлгүй баг уйлах ёстой юм байна. Хоёрт уйлахын тэр үн цэнийг бол ер нь л маш үнэтэй гэж би боддتي. Учиртаа л хүн уйлна шүү дээ. Уйлсныг бүү асуу, инээснийг асуу гэдэг чинь л одоо ойлгох учир юм да. Нэвтрүүлгийн нэр бол Тэнгэрээс заяасан хишиг гэж байгаа. Тэгээ яг манай нэвтрүүлгийн нэрний утга учирын талаар. Тэнгэрээс заяасан хишиг тий. Таны хувьд яг авьяас тий тэр зүйл нь Тэнгэрээс заяасан их сайхан нэр байгаа аахгүй. Бүх монголчууд Тэнгэрээ шүтдэг. Тэгээд хүн бүхэн заяамал тий. Тэгээд энэ авьяастаа төрөх, зарим нь царайлаг төрөх, ялангуяа бид эрүүл дор хаяад ууж иддэг тий нүдэрээ бүх юмыг харж байгаа чинь маш том хишиг шүү дээ. Одоо хүмүүс хишиг гэхээр бэлэг авдаг хүн дандаа л гадаадд нисдэг хүнийг бодоод ах шиг биш. Бидний эрүүл саруул ингээд алхаж гიშгэ явж байгаа маш том хишиг. Энэ мэрэгчлээ сонгосон ч бай, амьдралын хар ухаанаарч бай, амьд яваал заяа юм байна. Тэ? Тэгэхээр энэ хүн бүхнийх өөр учраас Тэнгэрээс заяасан хишгэ гэж та одоо нэвтрүүлгээ танаахан хамт олон үнэхээр онч мэргэн одоо өгсөн байна гэж би бодож байна. Энэ зүйлийг надаас асуухгүй яаваач гэдэг юм уу? Энэ зүйлийн талаар ярихгүй өнгөрчлөөдөө гэсэн зүйл авал та нэвтрүүлгийн нөхцөлд ингээд хэлэхгүй юу? Тийм ээ, яг тийм бодож байсан. Энэ бодол маань сүүлийн үед их орж ирээд байгаа. Тэгэхээр би телевиз үзэгч та бүхэнтэй чин сэтгэлээсээ ярих гэсэн, хэлэх гэсэн бас сэтгүүлчд асууж ерөөсөө үзээгүй. Тийм зүйл байгаа. Тэр юу вэ гэхээр атаархлын тухай. Монголчууд яас их атаархгүй юм бэ? Амьд байхад нь хүнийг муу хилдэг, ховж ивэр болдог, гүтгэлэгт одоо өртүүлдэг. Ямар муухай юм бэ? Гэхдээ энэ хүмүүс нь маш их тоогоор биш. Хитгэн л хүмүүс байгаа. Хамт олонд нэг 20 хүн байлгад хоёрхан нь тийм байхад л
бүх сайн хүмүүс дарагдаад байгаа юм. Тэгэхээр би ингэж хэлмээр байна. Хүмүүс танд татаархваас таныг ховд живээр гутаацгаанаа. Харин та ховд живийг даруухан зангаар ялваас Бурхан танд атаархан амьдралыг дахин биелгэх болно гэж хэлмээр. Тийм болохоор даруухан зан гэж юу хэлэх вэ гэхээр даруухан үлбгэр байхыг хэлэхгүй. Ухаантай байж, төвчээртэй байж, зөв байж, улам нэгт нямбаа байж, хөдөлмөрч ийм байхыг л даруухан зан гэж байгаа. Тэгээд миний энэ үг бол маш олон хүнд хэрэг болох болов уу гэж бодож байгаа. Хөдөлмөрлөөд хүний дайтай явж байгаа гайгүй хүнээ атаархаж дардгийн шүү монголчууд. Дарагдахгүй байхын тулд тэр хүмүүн та даруухан зангаараа ялдгийм шүү гэж захиж хэлмээр л санагдаад байт юм да.